За hi guys, ингээд энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын Гуанчжоу хотод байрлах одоо night club-уудыг бол танилцуулахад бол бэлэн болсон байна. За ингээд 4 газрыг сонгож авсан байгаа. За ингээд бичлэгийг орохынхаа өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар нь бол Fei Bar гэдэг нэртэй бол газар байна. За орчны хувьд бол нэлээд тансагдуу. За тэгээд гялт цал болсон. За тэгээд hotel club төрлийн дээд зэрэглэлийн party vibe-тэй тийм газар бол байгаад байна. За орж байгаа хүмүүсийн хувьд бол ихэвчлэн 25-40 насныханд бол илүү зохимжтой. За тэгээ хүмүүсийн очдог одоо ямар хүмүүсийг нийшээ ихэвчлэн очиж байгаа юм бол нэлийн одоо Гуанчжууд амьдардаг. Гэхдээ ер нь нэлийн шоу зингийн дуртай эсвэл одоо бизнес аялагч нар за эсвэл зүгээр нөгөө буудалд нь бууж байгаа хүмүүс бас энэ night club руугаас ороод ирдэг. За тийм ер нь бол хүмүүсээр ер нь бүрдсэн тийм газар байна. За үнэн Карибын хувьд бол бусад газруудтайгаа харьцуулахад бол нэлээд жоохон үнэтэй тал руугаа байдаг. За ойролцоогоор нэг 100 юан хавцаа ер нь бол одоо entry tax нь бол тийм үнэтэй байх нь. За хөгжмийн хувьд бол live band, за DJ эсвэл mainstream party маягийн ерөнхийдөө нэг хүмүүсийн мэддэг дуунууд явдаг. За тэгээд нэлээд тийм pop dance талдаа хөгжмүүд бол явдаг байх нэ. За онцлогийн хувьд бол байрлалын хувьд бол Гуанчжоуда нэлээд гоё байралтай байдаг. За тэгээд тухайн газар маань 10 цагаас ихэвчлэн бол үр талгаа нээдэг байх нэ. За Fei Bar бол ер нь Гуанчжоугийн одоо нэлээд тийм тансаг төрлийн шөнийн амьдралыг бол мэдрүүлэх боломжтой газар. За энд ихэвчлэн ер нь л дандаа тийм одоо тийм 25-40 насныхан за тэгээд аялагч нар нь эсвэл тухайн газрынхаа нэлээд гайгүй амьдралтай хүмүүс нь ч юм уу эсвэл буудлаас нь орж иддэг гэж товчхон ойлгож болох нэ. За ингээд Fei Bar хувьд бол юм байна. За хоёр дахь газар нь бол Omma гэдэг нэртэй газар байх нэ. За орчны хувьд бол нэлээд тийм орчин үеийн шийдэлтэй. За нэлээд шүн орой болоод ирэхээр яг тухайн газар бол хүний хөлд бол дарагддаг. За тэгээд ер нь бол бүжиглэх зорилттой тийм газар байх нэ. За насны хувьд бол өмнөх газартай харьцуулахад бол нэлээд жоохон залуужаад ирдэг. 21-с 35 орчим насны хүмүүсүүд ихэвчлэн орж байгаа бол харагддаг байх нэ. За явж байгаа хөгжмийн хувьд бол ихэвчлэн электроник хөгжим ер нь явж байгаа харагддаг. За түүнээс гадна бол ер нь DJ ивентүүд нэлээд болдог. За тэгээд тухайн DJ маань ер нь ямар хөгжим одоо тоглоулдагаас шалтгаалаад өдрөөрөө жоохон өөр байдаг нэ. За үнийн хувьд бол өмнөх газартай харьцуулахад бол хамаагүй хямдхан болоод ирдэг. За ялангуяа ямар ивентээс шалтгаалаад яг үн дээшээ доошоо янз байдаг ч гэсэн ер нь дунджаар бол нэг 30 явнаар бол дотгошоо орчдөг. Тэгэхээр өмнөх газартай харьцуулахад хамаагүй хямдхан болоод ирж байгааг та анзаарч байгаа бах гэж бодож байна. За онцлогийн хувьд бол ер нь 2026 он гарснаас хойш бол ер нь ингээд Instagram ер нь одоо ийм газруудаар нэлээд идэвхтэй харагдаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө нэг илүү олон улсын аялагч нарт зориулсан газар юм уу да гэж нь одоо ойлгож болно. Да тэрнээс хэрвээ дотооддоо анхаардаг байсан бол нөгөө WeChat эсвэл одоо TikTok ч юм уу тэр тал руугаа ер нь жоохон явнаа гэсэн үг. Тэгсэн мөртлөө Instagram дээр харагдаад байна гэдэг маань болохоор нэлээд жоохон тийм олон улсын хүмүүс рүү зорьсон газар байх нэ. За дараагийн 3 дахь газар бол Sans. За энэ газар бол орчны хувьд бол нэлээд тийм юу гэмээр чинтэй нэг террастай тийм газар байхгүй юу. За тэгээд нэлээд ийм casual мөртлөө сони электроник хөгжим явдаг зэрэг. Тэгээд насны ангиллын хувьд бас нэлээд бүр залуужаад ирдэг энэ газар болохоор одоо 20-од насных ер нь илүү орох магадaltaй тийм газар гэж бол хэлж болно. За хүмүүсийн яг орж байгаа ямар хүмүүс ороод ирэх юм ер нь жоох юм бөөнөрөө явж байгаа хүмүүс очдог те найзуудаараа явж байгаа юм олуулаа явж байгаа хүмүүс очиж шоудаг тийм газар байгаа. За яагаад тэгдэм бол гэхээр энэ газар нь нэгт бол үн бол уул нь бол тийм хямдхан биш заяа. За тэгтээ нөгөө нэг rooftop маягтай учраас нөгөө нэг дээр нэм террас марастай учраас нэг тийм залуучууд ер нь очих нэлээд тийм дуртай газар юм байна гэж би бол ойлгосон. За үнийн хувьд бол ерөөсө тогтмол биш үнэтэй байдаг. Бүрийг үнэн нэр нь дээшээ доошоо нэлийн савлдаг. Тухайн үеэр нь ямар DJ ер нь юу зархаасаа бараг шалтгаалаад үнэн дээшээ доошоо болчт юм шиг надад санагдсан. За тэгээ эрэгтэй эмэгтэйгээ бас жоохон үнэн өөр байгаа санагдсан. За эрэгтэй хүний хувьд бол миний хувьд бол 100 явныг төлж орж исэн. Манай найз тэгсэн чинь эмэгтэй найз 75 явн төлж орж байгаа харагдан лээ. За тэгэхээр энээсээ шалтгаалаад бас жоохон дотор нь ер нь илүү олон эмэгтэй хүмүүс байх магадaltaй гэсэн үг гэж бол ойлгож байна. За хөгжмийн хувьд бол электроник. За үүнээс гадна EDM явдаг. За EDM явдаг учраас хүн болгон очсон ч гэсэн ер нь бол хүн болгоны мэддэг хөгжим явж явах
магадaltaй учраас тухайн газар маань бол нэлийн одоо юу гэдэг хүн болгон нээлттэй газараа гэж хэлж болно. За дөрөв дэх газар бол Club Catwalk гэдэг нэртэй газрыг бол сонгож авсан. За энэ газар бол маш том одоо юу гэдэг юм фестивал хэм маягтай явагддаг одоо шоудаг тийм газар байгаа. За тэгээд ерөөсөө янз бүрийн юм болдог. Маш одоо хүмүүсийн high energyтэй хүмүүс за тэгээд LED show за тэгээд мэдээж маш том өрөөнд дотор юм club vibe-тай ингээд хөгжим явдаг. Одоо өрөөж явахдаа маш том тайзтай, бүжгийн тайзтай юм том газар аа гэсэн үг. За насны хувьд бол 20-35 насны хүмүүсийн хувьд бол ордог. За орж байгаа хүмүүсийн хувьд бол ихэвчлэн бол ер нь хятад залуучууд маань ер нь өөрсдөө орж ирдэг. За үүнээс гадна бас нэг тодорхой хэмжээний аялж явж байгаа гадны хүмүүс бол орж байгаа бол харагдсан. За үүний хувьд бол би яг баттай санахгүй би баг өөрөө үнгүй яваад орсон санагдаж байна. За тэгтээ зарим үед бол үнэтэй байдаг байх гэдэгт нь бол итгэлтэй. Одоо DJ-гээс шалтгаалаад за хөгжмийн хувьд бол electronic dance, за EDM тэгээд ийм төрлийн юм дуунууд явдаг. Тийм учраас тийм бүхэн очсон ч гэсэн нээлттэй ер нь ойлгож болохоор тийм газраа гэж ойлгоход бол болно гэсэн. За ингээд өнөөдрийн сонгож авсан 4 шөнийн клуб бол танилцуулж дууслаа. За тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дарцгаарай. Bye guys.